Баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Монгол улсын энэ жилийн төсөв нэг их найдын алдагдaltaй байх урьдчилсан тооцоо гараад байгаа. Сүүлийн жилүүдэд зарлага нь орлоосоо давж байгаа нь төсвийн цахилга бат муу байгаагийн илэрлээ. За тиймээс улсын их хурлын дэргэд төсвийн алба байгуулах төсвийг өргөн барихаар төлөвлөсөн байна. Монгол улсын 2012 оны төсөв алдаатай батлагдсныг төсвийн байнгын хорооны дарга хэлж байна. За энэ нь улсын хурлын өөрийнх нь ажиллагаа хяналт муу байгаагийн илэрэл. Тиймээс төсвийн өнөөгийн байдал болоод цаашдын чиг хандлагын судалгааг хийлгэж байна. За 2005-аас 2007 оны хооронд улсын төсөв ашигтай гарч байсан бол түүнээс хойш буурч алдагдaltaй гарах болсон. Үүнд нөлөөсөн зүйл хавтгалсан халамж. За энэ жил гэхэд төсөвтөө 2 удаа тодтгол хийсэн төсвийн сахилга бат муу байгаагийн шинжигнэ. Төсөв өргөн баригдсанаас хойш бол их хурлын ажил. Тийм учраас энэ бол их хурлын гаргасан алдаа. Бид нар өнөөдөр тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр жагсаалт алдаатай байгаа нь их хурлын алдаа. Их хурл өөрөө тийм бүтэцгүй байгаа учраас энийг хийж чадахгүй. Тийм учраас бид нар өнөөдөр их хурлын даргад төсвийн энэ албыг байгуулах, цаашдаа төсвийг их хурл дээр одоо хилцэж батлахын чадхыг бэхжүүлэх албыг байгуулах зорилгоор бол хуулийн төслийг бол өргөн барих гэж байна. 2005-аас 2008 оны хооронд 3 жилийн хугацаанд төсвийн зарлага 8 дахин өссөн байна. Төсвийн нийт зарлагын 36.8% нь нийгмийн халамжинд зарцуулагдсан гэсэн судалгаа гарчээ. Орон нутгад төсвийн эрх мэдлийг шилжүүлж эхэлснээс хойш одоо нийт төсвийн 25.8% нь орон нутг руу шилжсэн байна. Төсвийн алдагдлыг бондоор нөхөж байгаа гинэ. За төсвийн алдагдлыг санхүүжүүлэх их усүрийн хувьд нь бид авч үзсэн. За голлох их усүр нь бол бидний засгийн газрын бонд бол нэлээд сүүлийн жилүүдэд 12 онд бол 16%-ийг алдагдлын 16 дотоодын нийт бүтээгдэхүүний 16%-тэй тэнцэх хэмжээний одоо бонд гаргаж бид алдаглаа нөхсөн байх нь юуны хувьд бол энэ жилийн хувьд бол мөн одоо бондын их усүр засгийн газрын зээл бол голлох их усүр нь болохоор байна. Улсын төсвөөс бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалтыг хийж өгдөг. За сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажилд усаас хөрөнгө оруулахдаа үзэгмжээрээр шийддэг үзэгдэл газар авсан судалгаар тогтогдожээ. Улсын хурлын чуулган энэ 7 өнөختө хуралдаад завсарлах